Хүмүүст та бүхэнд орой мэнд хүргэе. Халуун зүтг хөтөлбөр эхлэхэд бэлэн боллоо. Анхаарал хандуулна. Улс төрийн намын тухай хуулийн төслийг улсын хуралд парламентд суудлагын намууд ярилцаж эхэллээ. За намуудад тулгамдж байгаа асуудал болох гишүүнчлэл, санхүүжилт, өмч хөрөнгийн асуудлуудыг хуулийн төсөлд ямар байдлаар суулгасан бэ гэдэг асуудлыг өнөөдөр хүндэх болно. Тэгэхээр өнөөдөр парламентд суудлаггүй улс төрийн намууд уулзаж, за улс төрийн намын тухай хуулийн төслийн талаар санал бодлоо солилцож, за зарим асуудлуудаар өөрсдийн байр суурийг бол нэгтгэх гэж ингэж оролдлоо. За улс төрийн намын парламентд суудлаггүй намуудын энэхүү улс төрийн намын тухай хуулийн төслийн хилцүүлэг дээр за улсын хурлаас ирж бол бас аль бие осны зарим мэдээллүүдийг бол бас өгсөн. За энэ ямар учиртай гэхээр өнөөдөр улсын хурлын дарга Зандаа үгийн энх болдын зүгээс бол захирамж гаргаж за 3 ажлын хэсгийг улсын хурал дээр байгуулад байгаа юм. За үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хуулийг боловсруулах ажлын хэсгийг улсын хурлын дэд дарга цог ахалж байгаа бол за улс төрийн намын тухай хуулинд өөрчлөлт оруулах асуудлыг улсын хурлын гишүүн Баяр Цогт ахалж байгаа. За дээрээс нь сонгуулийн тухай хуулинд өөрчлөлт оруулах энэ ажлын хэсгийг улсын хурлын гишүүн Бурмаа ахалж байгаа. Ийм үндсэн 3 ажлын хэсэг ажиллаж байгаа юм аа. Тэгэхээр энэ улс төрийн намын тухай хуулинд өөрчлөлт оруулах ажлын хэсэг дээр ажлын хэсгээс бол бас улсын хурлаас аль бие усны мэдээллийг улсын хурлын тамгын газараас бол ирж улс төрийн намуудад өнөөдөр парламент суудлагын намуудад мэдээллийг өглөө. За гол яригдсан 3 асуудал бол намын гишүүнчлэл, намын өмчлөл, за намын санхүүжилтийн асуудлыг яах вэ гэдэг асуудал дээр төвлөрч ярьсан юм. За хамгийн ихний өнөөдрийн яригдсан асуудал бол намын гишүүнчлэлийн асуудал байгаа. За өнөөдрийн парламентд суудлаггүй парламентын гадна байгаа намуудын ярьж байгаа гол асуудал бол намын гишүүнчлэлгүй байя гэдэг дээр ерөнхийдөө бол санал нэгдэж байгаа юм. За харин энэ асуудлыг өнөөдөр хоёр том нам гэж ярьдаг ардчилсан нам, Монгол ардын нам хоёр бол төдийлөн бас дэмжихгүй байгаа юм хандлага дүр зураг бол ажиглагдж байгаа. За Монгол ардын намын дарга бол энийгээ бол бүр албан ёсоор бас илэрхийлчихсэн ийм байр байдалтай байгаа. Тэгэхээр өнөөдрийн энэ уулзалтыг хамгийн гол нь яг юу гэж харах ёстой вэ гэхээр улс төрийн намын шинжлэлийн асуудал нь өөрөө бас нийгмийн авилгал, нийгэмд байгаа авилгалын бас үндсэн суурь асуудал болдог гэж судлаачид нэг талаас үздэг. За нөгөө талаас нийгэмд байгаа авилгал нь өөрөө улс төрийн намд бас нөлөөлж байна гэсэн. Хоёр талаасаа бие биендээ нөлөөлж байгаа ийм харилцсан ийм систем өнөөдөр тогтчихсон байгаа учраас улс төрийн намыг төлөвшүүлэх, намын санхүүжилтийн асуудал, өмч хөрөнгө, за дээрээс нь гишүүнчлэл гэдэг асуудлуудыг нэг тийш нь болгож өөр төвшөнд авч үзэхгүй болохгүй гэдэг ийм дүгнэлтийг судлаачид гаргаж ирж тавьдаг юм а. Яг энэ чүүднээс өнөөдөр сонгуул болохоор асар их хэмжээний мөнгө зарцуулдаг, асар их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулж байж улсын хурлын гишүүн, засгийн газрын гишүүн болдог ийм тогтолцоо өнөөдөр байгаа. Эндээс юу гэдэг хэлцэг гарсан гэхээр мөнгөний улс төр өнөөдөр Монголд бол ноёлж байна гэсэн үг. Нэг талаас нь харахад бизнесмен юм шиг, нөгөө талаас нь харахад улсын хурлын гишүүн, улс төрч юм шиг. За нөгөө талаас нь харах юм бол алдарт уяач юм шиг. Нэг ийм дүр зураг бол өнөөдөр манад бий болчихсон. Өөрөөр хэлэх юм бол улс төр, бизнес хоёр бол ихэр юм шиг ижилсчихсэн ийм нөхцөл байдал өнөөдөр манад байгаа юм а. Бусад улс орнуудын ардчилсан чөлөө зах зээл нэлээд төлөвшсөн юм орнуудын жишгийг аваад үзэх юм бол судлаачдын хэлж байгаагаар бол бизнесмен бизнес улс төр хоёрыг бол нарийн заагалсан ийм хууль эрх зүйн орчин маш чанга үйлчилдэг. За харин манад өнөөдөр ийм хууль эрх зүйн орчин байгаа ч гэсэн үндсэндээ бол хэлбэр төдий байгаа. Үнийг бид нар бүгдээрээ өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал бизнесийн орчинтой хэрхэн яаж хутгалдаж холилдож байгаа вэ гэдгээс бол дэндүү сайн мэдх юм. Ингээд улсын хурлд суудлаггүй намууд өнөөдөр намуудын гишүүнчлэлийн асуудлаар бол байр суурь илэрхийлсэн. За намын гишүүнчлэлийн асуудлыг ярихлаар өөрөө явж шууд хөрөнгө мөнгөний асуудал, өмч хөрөнгийн асуудалтай шууд холбогдчихдаг. Өөрөө гишүүнч улс төрийн өнөөдрийн байгаа улс төрийн намууд бол бүгдээрээ гишүүнчлэлтэй. Хатуу гишүүнчлэлтэй байснараа ямар үр дагавар бий болж байгаа юм гэхээр Монгол улс бол 330 сумтай, за 22 аймагтай гэтэл 21 аймагтай гэтэл эдгээр аймагуд дээр эдгээр сум суурингууд дээр улс төрийн нам болгон өөрөө хатуу гишүүнчлэлтэй учраас тодорхой байнгын ажиллагаатай намын үүр, намын байрыг
хороог бол ажилуулах юм шаардлагатай болдог. За яг энэ чүүднээсээ нэмэлт одоо үүнийг дагсан асар их хэмжээний хөрөнгө мөнгө санхүү одоо зардал шаардлагатай болдог юм а. Гэтэл энэ мөнгийг хинээс хаанаас авч байна гэхээр тухайн төрийн эрхэнд гарсан нам бол хандивлагч байгууллагуудаас гол төлөв одоо намын одоо санхүүгийн их усүр бүрэлдэж байна гэсэн ийм судалгааг өнөөдөр Монгол Улсын их сургуулийн социологийн тэнхимийн одоо судлаач багш нар бол бас гаргаж ирж тавьсан ийм баримт байгаа юм. За гэтэл яг бодит амьдрал дээр өнөөдөр улс төр бизнес хоёр маань хоёр тусдаа салангад байж өнөөдөр цэвэр тунгалаг болно гэсэн ийм зүйлийг бол нөгөө талаасаа дүгнэлтийг бол гаргаж ирж тавиад байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ хоёр маань хоёр тусдаа явах хэрэгтэй гэтэл манайд өнөөдөр дэндүү холилдчихсан байгаа нь энэ өнөөдрийн энэ авилгалтсан нийгмийн одоо үндэс суурийг бий болгож байна гэдэг энэ дүгнэлтийг хэлж байгаа юм а. За гишүүнчлийн асуудал дээр өнөөдөр улс төрийн намууд гишүүнчлээсээ татгалзъя гэдэг энэ байр суурийг жижиг намууд буюу парламент цуудалгүй намууд голцоо гаргаж ирж тавьдаг бол за харин өнөөдөр нийгэмд нэгэнт байр суурь олжсон хоёр том нам гэгддэг Монгол Ардын нам, Ардчилсан нам хоёр бол энэс татгалзах юм дургу байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ өөрөө цаана улс төрийн бас эрсдлийг дагуулж болох. Өөрөөр хэлэх юм бол сонгуульд амжилт үзүүлэх энэ улс төрийн эрсдэлт нь бас нөлөө үзүүлэх учраас сөрөг нөлөөтэй гэж үзэж байгаа учраас энэ дээрээс бол татгалзсан ийм хандлага байр суурийг илэрхийлсээр байгаа юм. Яаж бид нар энэ улс төрийг нээлттэй, соёлтой, шудраг ийм хүмүүнлэг, ийм арсан нийгэм болох уу? Энд юу садаа болоод байгаа? Илүү анхаармаар анхаарч. Тийм учраас манай намын хувьд бол санал бол тэр намын гишүүнчлэлгүй болё. Бом язаг дарга одоо олон намын гишүүнчлэлтэй байж болохгүй. За окей. Тийм замхарсан бай. Судалгааны дүнг аваад үзэх юм бол Монголд өнөөдөр тогтвортой улс төр хийдэг цөөхөн хүн байдаг. Нөгөө талдаа бас тогтвортой томоохон бизнес эрхэлдэг хүн бас цөөхөн байна. Гэтэл эдгээр нь өөр хоорондоо бол найз нөхөд төдийгүй ах トゥ хамаатан садан за үүнээс ямар үр дүн үүсэж байна вэ гэхээр ямар үр дагавар бий болж байна вэ гэхээр улс төрийн тэгш бус байдал бий болж байна гэж одоо судлаач бол дүгнсэн байна. За Монгол Улсын их сургуулийн социологийн одоо тэнхимийн бол судлаачийн хийсэн дүгнэлтэн дээр бол ийм зүйл байгаа юм. За гэтэл гишүүнчлэл өмч хөрөнгийг одоо асуудлыг өнөөдөр хоошлуулъя гэдэг асуудлыг бол улсын хурал дахь одоо сөрөг хүчин буюу Монгол Ардын намын дарга бол өөрөөр хэлэх юм бол гаргаж ирж тавьсан. Өөрөөр хэлэх юм бол өмч хөрөнгө болон гишүүнчлэлтэй холбоотой асуудлыг хуучнаар нь байлгая ийм одоо сонирхолтой байгаа гэдэг аль бие усны байр суурь бол илэрхийлсэн. За ардчилсан намаас бол энэ дээр яг хатуу чанд одоо аль бие усны байр суурийг бол илэрхийлээгүй. Гэхдээ өнөөдөр ажлын хэсгээр бүх одоо төлөөллүүд орсон тал талаас асуудлыг бол ярьж байгаа юм а. Тэгэхээр дараагийн хэлгээд байгаа асуудал юу вэ гэхээр Улсын хурлын ажлын хэсэг санхүүжилтэн дээр явж байна гэсэн мэдээллийг өгч байна. За улсын хурлын одоо тамгын газраас бол улс төрийн намын тухай хуулийг өөрчлөх нь ажлын хэсэг ямар үе шатанда ажил явж байна гэдэг энэ мэдээллийг өнөөдөр ирж парламентын гадна байгаа намуудад аль бие усны мэдээллийг өгсөн. За нийтдээ 9 гишүүнтэй ажлын хэсгийг улсын хурал дээр бий болгосон. Өөрөөр хэлэх юм бол улсын хуралд суудалтай намуудын төлөөллөөс тэнцүү тоотоо оруулаад за дээрэс нь бидаагчдын одоо бидааж сонгогдсон гишүүдээс төлөөлөл болгож улсын хурлын гишүүн Ганбаатарыг оруулсан юм 9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг бол байгуулагдсан. За энэ ажлын хэсэг нийтдээ өнгөрсөн хугацаанд бол 5 удаа одоо хуралджээ гэдэг ийм мэдээллийг өгсөн. За 5 удаа хуралдсан ч гэсэн ажил бол одоо бас төдийлөн сайн явцтай биш байгаа юм байна гэдэг юм ерөнхий мэдээллийг өнөөдрийн хийсэн мэдээллээс бол олж харж болохоор байсан юм аа. Ингээд улсын хурлын одоо тамгын газраас ирж өгсөн мэдээллийг үзүүлье. Санхүүжилтийг бол ерөөсөө бодлогын санхүүжилт, үйл ажиллагааны санхүүжилт болон сонгуулийн сурталчилгааны санхүүжилт гэсэн юм 3 түвшний санхүүжилтаа ер нь бол нөгөө аль болохоор төрөөс бас санхүүжуулах энэ болохоор өөрөө нөгөө улс төрийн эргээд нөгөө нэг санхүүгийн нөлөөнд автах ч юм уу тийм байдал гаргуулахгүй тулд аль болохоор төрөөс санхүүжуулах. Гэхдээ энийг болохоор яг нөгөө ямар хэмжээнд авч үзэх вэ? Улсын хурлд суудалтай нам суудал авсан намын төвшөндөө эсвэл ерөөсөө сонгуульд идэвхтэй улс төрийн үйл ажиллагаа явуулж байгаа бүртгэлтэй улс төрийн намын төвшөнд авч үзэх үү? Тэгээд дээрэс нь нөгөө сонгуулийн сурталчилгааг явуулж байхдаа тодорхой нөгөө бодиттой мөнгөн санхүүжилтшууд оруулахгүйгээр тодорхой сонгуулийн нөгөө материал хэвлэх материалыг зардлыг одоо сонгуулийн самбар ч юм уу эсвэл нөгөө олон нийтээр радио телевизээр тодорхой нэвтрүүлэг явуулахтай холбогдлолтой энэ зардлыг бол эргэтгэж байдлаар төрөөс одоо шууд дэмжих байдлаар намуудаас ямар нэгэн энэ тал дээр санхүүжилт гарахгүй байдлаар сонгуулийн шалгааг санхүүжүүлэх гэсэн ийм юунууд хувилбарууд ер нь яригтай явж байгаа л да. Тэгэхээр өнөөдөр намуудын санхүүжилтийн асуудлыг ярих гэж байна. Өөрөөр хэлэх юм бол гишүүнчлэлийн асуудал, өмчлөлийн асуудлыг хоош нь тавиад
санхүүжилтийн асуудлыг эхний ээлжинд ярьсны дараагаар гишүүнчлэлийн асуудал, өмчлөлийн асуудлуудыг бол гаргаж ирж ярих нь зүйтэй маа гэдэг энэ асуудлыг ярьж байгаа юм. Тэгэхээр санхүүжилтийн асуудал гэхээр өнөөдөр аль ч улс төрийн нам санхүүгийн тайлан тооцоогоо бол ил тод болгож олон нийтэд иргэд сонгогчдод бол тайлгнаж байсан ийм одоо тохиолдол бол байхгүй. За гаргаж ирж тавьж байгаа тэр тайлангууд нь бол бас өнгөцгөн одоо тайлан гэсэн зүгтүүдийн иймэрхүү тайлангууд байгаа нь бол тэнд харамсалтай хэрэг юм а гэдгийг албаны хүмүүс ч бол ярьж байсныг бол энэ дээр дурдъя. За дээрэс нь өнөөдрийн энэ намуудын санхүүжилтийн ил тод бус байгаа байдал нь өөрөө улс төрийн одоо авилгалын нөхцөл байдалд бол үр нөлөөгөө үзүүлж байна гэдэг энэ болохоор байгаа. Яагаад гэхээр өнөөдөр сонгуул болохоор улс төрийн намууд бизнес эрхлэгчдээс, бизнесмэнүүдээс бол хандив авч сонгуульд ордог. За дээрэс нь бас нэг байгаа нь бол улсын төсвөөс тодорхой хэмжээний хандив авдаг. Гэхдээ бизнесмэнүүдээс авж байгаа хандив нь дийлэнх нь байгаа учраас өнөөдөр төрийн эрхэнд гарсан одоо улс төрийн нам альва үйл ажиллагаа явуулахдаа нөгөө бизнесмэнүүдтэй барьцаалагдсан ийм байдалтай дүр зураг бол харагдж байна гэдгийг судалгаа өнөөдөр харуулж байна. За эгэндээс салах асуудлыг эрлийз биш нэг мөр болгохын тулд зөвхөн төсвөө санхүүжүүлдэг баяа гэсэн ийм санал өнөөдөр бол хүчтэй яригдж байгаа юм. За энийг парламентын гадна байгаа намууд ч дэмжиж, парламентын дотор байгаа намууд ч дэмжиж байна. Өөрөөр хэлбэл улс төрийн намууд бүгдээрээ дэмжиж байна гэсэн үг. Яагаад гэвэл улсын төсвөөс санхүүжүүлдэг болно гэж. Гэхдээ үүнийг дагаад улсын төсвөөс бүгдээрээ санхүүждэг болох юм бол хэрхэн яаж хяналт тавих вэ гэдэг нь тогтолцоог бас хуульчлахгүй бол энэ нөрөө бодит амьдрал дээр шууд ингэж хэрэгжээд явах нь гэдэгт бол үнэхээр одоо эргэлцэхээр ийм дүр зураг улс төрийн орчин, бизнесийн орчин өнөөдөр манад байгаа гэдгийг бол судалгаа бас харуулж байгаа юм а. За яг үүн дээр өнөөдөр гишүүнчлэхгүй гэхдээ одоо улс төрийн намын гишүүнчлийн асуудал руу эргээд ороход улс төрийн намын одоо гишүүнчлэлийг байхгүй болгоё гэж ярьдаг боловч яг өнөөдөр улсын хурлын ажлын хэсгээр ярьж байгаа энэ хуулийн төсөл дээр аваад үзэхэд гишүүнчлийн асуудлыг бас буцаагаад оруулаад ирсэн байна гэдэг ийм санааг өнөөдөр социал демократ намынхан бол бас шүүмжилж өөрсдийн байр суурийг илэрхийлж байгаа. Өөрөөр хэлбэл яг тодорхой төсөл дээр аль заалт дээр юу гэж хэлсэн байна вэ? Энэ нөрөө цаашдаа энэ улс төрийн намын гишүүнчлийн асуудалд хэрхэн яаж нөлөөлөх юм бэ гэдэг ийм одоо дүгнэлтийг тэд хийж байгаа юм. Ингээд түүний мэдээллийг үзүүлье. Нэгдүгürt нь шүү дээ одоо яг яриад байгаа 3 дугаар зүйлийн нам дэвлэлт нэгдэх Монгол улсын иргэний эрх гэж шүү дээ. Энэний 3-2 дээр ингэсэн байна. Монгол улсын иргэн зөвхөн нэг намын харьяалалтай байна гэж заасан байгаа байхгүй юу? Энэ чинь өөрөө энэ хүмүүсийг намын харьяалалтай бай гэж тулгцсан юм шиг хууль олчод байгаа, албажуулсан юм шиг. Тэгэхээр энийг уулаасаа байж болно гэж нэг үл оруулаад нэг үл овшин энэ залтыг авчих хэрэгтэй байхгүй юу? Тэгвэл тэр хатуу гишүүнчил байна байхгүй гэсэн нэг энэ чинь 3-2 энийг одоо байнга хэлдэг. Энэ ерөөсө хүн анхаардаг байна. За хэрэгтэй юм ярьж штэ бом ядаг дарга. За бод та цаасан дуртай хүмүүс 3-4-т нь хараа сонсчих та. Хуульд заасны дагуу төрийн албан хаагчийн намын гишүүнчлэлийг төдөлзүүлж болно гэсэн байгаа байхгүй юу? Энэ чинь өөрөө ёстой жинхэнэ албачих төдөлзүүлнэ гэсэн төгсгөлтэй байх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхгүй бол төрийн албан хаагч байчаад аль нэг намынхаа үйл ажиллагааг цааш нь явуулаад байгаа шүү дээ. Улсын төсвөөс санхүүжилтийг авдаг бай улс төрийн намууд гэхдээ хууль ёсны бус хандвыг хориглоё гэж хэлдэг боловч өнөөдөр бол бас нөхцөл байдал тийм л байгаа. Хууль ёсны хандив, хууль ёсны бус хандив гэдгийг нарийн яг юу гэж зааглах юм гэдгийг нарийн хуульчлаагүй боловч хууль ёсны одоо хандив гэдгийг бол өнөөдөр улсын хурлын сонгуулийн үеэр бол тодорхой гарч ирдэг. Өөрөөр хэлбэл аж ахуйн нэгж байгууллага тэдэн сая хувь иргэн, тэдэн сая ерөнхийлөгчийн сонгуул, улсын хурлын сонгуул гэдгээс шалтгаалаад хэмжээг нь бол харилцан өөрөөр хуульчилж ингэж тогтоосон байдаг. За гэхдээ яг бодит байдал дээр өнөөдөр санхүүжилт төрөөс бай гэхлээр яг гол зорилго болох одоо санхүүгийн үйл ажиллагаа нээлттэй ил тод болж чадах уугүй юу гэдэг асуудал өөрөө нэлээд эргэлзээтэй үлдчихэж байна гэдэг энэ одоо судалгааны дүнг бол бас судлаачид гаргаж ирж тавьсан байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол улс төрчид санхүүгийн тайлан тооцоогоо ил тод болгоно гэдэг нь өөрсдийнх нь хүсэл зоригоос өөрөөр хэлэх юм бол өөрсдийнх нь эр зоригоос л шалтгаална. Өөрөөр хэлэх юм бол хуульгүй энэ асуудыг бол ил тод болгоод гаргаж ирж тавьж болох юм а. Энэ өөрөө юг харуулж байгаа гэхээр манай өнөөдөр нийгэмд байгаа улс төрийн соёлыг одоо бас илтгэж байгаа юм нэг хэмжүүр юм а гэдэг ийм дүгнэлтийг бол хэлдэг. Өөрөөр хэлбэл өнөөдөр улс төрийн намууд санхүүгийн тайлангаа ил тод болгоно гэсэн юм заалт бол хуулинд байдаг. Гэтэл хараахан энэ хуулийг яг таг мөрддөг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар олон нийтэд сонгогчдоо иргэдэд одоо санхүүгийн тайлангаа тайлгнадаг ийм улс төрийн нам өнөөдөр ганц ч байхгүй байгаа. Яг энэ үднээс аваад үзэх юм бол хуулийн дээр бичих, хуулийг хийх асуудлыг улс төрчид өөрсдөө л хийнэ. Яг энэ чүүднээс өнөөдөр байгаа хуулиа хэрэгжүүлэхгүй байгаа учраас санхүүжилтийн асуудлыг төрөөс
болгоё гэж зөвхөн төсвөөс одоо санхүүг нь авдаг болгосноор асуудал бас шийдэгдэхгүй, бүх асуудал шийдэгдэхгүй үгүй юу гэдэг дээр бол нэлээд эргэлцэхээр ийм одоо бол харагдаж байна гэсэн үг. За энэ дээр улс төрийн одоо намуудын төлөөллүүд бас төрийн ордонд Монгол Ардын намаас санаачлан зохион байгуулсан хамгийн одоо сүүлийн уулзалт буюу 1-р сарын 28-ны өдрийн уулзалтан дээр улсын хурлдах ардчилсан Монгол Ардын намын бүлэг, за улсын хурлдах ардчилсан нам, за бүгд найрамдах нам гэдэг ер нь Монгол Ардын нам, ардчилсан нам, бүгд найрамдах намуудын улс төрийн санхүүжилтийн асуудал дээр бас тодорхой ямар байр суурьдыг илэрхийлж байгаа юм бэ гэдгийг бол бид нэр бас тухайд үзүүлж байсан. За сануулах үүднээс өнөөдөр энэ мэдээллийг бас дахин тодорхойлохыг хүсэж байна. За эцсийн эцэстээ ер нь улс төрийн намуудын санхүүжилтийн тайлан тооцоо ил тод биш байдаг, далд байдаг энэ байдал нь өнөөдөр ямар үр дагаврыг шууд гаргаж байна вэ гэхээр өнөөдөр эдийн засгийн салбарын өрсөлдөөний үн цэнийг бол багасгаж байна гэж шууд хэлж болох юм. Өнөөдөр төрийн эрхэнд гарсан одоо намын төрийн эрх барьж байгаа намын одоо хандивлагч буюу дагалдагч тэр компаниуд тендерт шууд одоо ялаад ингээд явчихдаг ийм жишээг өнөөдөр Монголд тогтсон нь үүний бол бас гол нотлохоо болно гэдгийг ч бас хэлэх гэсэн юм. Өөрөөр хэлэх юм бол улс орны хөгжилд энэ өөрөө ноцтой сөрөг үр дагаврыг дагуулж байна гэж цаашлуулж харж болох юм. Яагаад гэвэл өнөөдөр зах зээлийн шудраг өрсөлдөөнийг энэ нөрөө эргээд тендерийн замаар улс төрийн одоо намын одоо санхүүгийн асуудал маань тендерийн замаар төрийн эрхэнд гараад ирэхээр тендерийн замаар ийм одоо шудраг бос байдлаар боомлж байна гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл шудраг өрсөлдөөн байхгүй болно гэдэг бол зах зээлийн шудраг өрсөлдөөн байхгүй болно гэдэг бол одоо яг онлын түвшинд аваад үзэх юм бол улс орны хөгжилд ноцтой хор учруулдаг. Өөрөөр хэлбэл зах зээлийн эдийн засгийн хамгийн гол одоо суур одоо элементийг бол үгүй хийж байна гэсэн үг юм а гэж ийм одоо судалгааны бас дүн материалууд байгаа юм а. Тэгэхээр энэ материалууд дээрээс аваад үзэх юм бол өнөөдрийн байгаа нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд улс төрийн намын санхүүжилтийн асуудлыг нэг мөр шийдэх юм шаардлага байна. Гэхдээ төсвөөс 100% санхүүждэг болоод бусад асуудлуудаа яах вэ гэдгийг цааш нь бас гүнзгийрүүлж харах юм шаардлага байна гэдэг нь бол ойлгогдож байгаа юм. За намууд ямар байр суурийг илэрхийлснэг үзүүлье. Улс төрийн намуудын санхүүжилтийн асуудал дээр бол нэлээд одоо анхаарч нэгдсэн нэг одоо ийм байдалтай болох хэрэгтэй маа хууль эрх зүйн орчныг бол гэж ингэж үзэж байгаа. Ялангуяа бол сонгуулийн үеийн одоо зардал санхүүжилтийн асуудлыг бол улс төрийн намууд адил тэгш одоо нэг одоо төвшөнд ингэж одоо үйл ажиллагаа явуул сонгуулийн одоо сурталчилгаанд оролцох нь зүйтэй гэж ийм байр суурь гаргаж энэ намын одоо боловсруулж байгаа үйл ажиллагаанд бол оролцож байгаа. За үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал бол тэртээ тэргүй ардсан намнаас нэр дэвшиж Монгол улсын ерөнхийлөгч болсон захаагийн элбэг доржийн өөрөө санаачлаад улсын их хурлд хууль болгон хилцүүлж байгаа. Одоо эд хилцэж байгаа юм асуудлаа. Сонгуулийн хууль мөн ижлээ. Энэ бүгд бол яг одоо бүгд ардсан намын санаачлагаар парламент дээр хилцэгдээ явж байгаа юм асуудлууд байгаа. Энэ дээр ажлын хэсгүүд харин ийм уулзалтуудыг нэлээд ажил хэрэгч байдлаар зохион байгуулах ёстой юм байна. Ийм шаардлага бол байгаа юм байна гэдгийг би тэр ажлын хэсгийг ахалж байгаа ардсан намын гишүүдтэй бол одоо ажил хэрэгч байдлаар сануулъя гэж бодож байна. Яагаад намуудын энэ улс төрийн амьдралд гаргаж байгаа зардлын өсөд энэ үхээр нөгөө намууд ч айгүй их хандив аваад тахгүй. Тэрнээс болоод хэмжээ нь өсөд байна шүү дээ. Хин эр зэрэг хандив өрн төдий зэрэг албан тушаал авдаг. Тэр албан тушаалаар дамжуул төдий зэрэг авилгал авна гэж боддог шүү дээ. Тийм учраас энэ намуудын зардал өндөр байгаад байгаа байхгүй. Тэрнээс яг телевиз, радио, сони хэмжээд бол нэгч тийм их мөнгө гарахгүй шүү дээ. Өнөөдөр улсын хурал дээр байгаа ажлын хэсэг улс төрийн намын хуулийн төслийг хилцэхдээ за улс төрийн намын санхүүжилтийн асуудлыг эхлээд ярив. За дараад нь гишүүнчлэл өмчлөлийн асуудлыг бол хоошин тавьж байгаа дараад нь ярья гэдэг юм байдлаар ярьж байна. Өөрөөр хэлбэл энэ гурван асуудлыг салгаж ярих бол бас болцоо байгаа юу үгүй юу гэдэгт эргэлцэхээр ийм дүр зураг бол харагдаж байгаа юм. Яагаад гэхээр зөвхөн санхүүжилтийн асуудлыг ярих гэхээр өмч хөрөнгийн асуудлыг давхар зайлшгүй ярих шаардлагатай болж байна. Яагаад гэвэл өнөөдөр намынхаа байрыг түрээслүүлээд за намынхаа байранд одоо тоглолт ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулад тэндээсээ орлого олдог. За тэндээсээ үйл ажиллагаагаа санхүүжүүлдэг нам өнөөдөр байгаа. Энэ бол өнөөдөр Монгол Ардын нам гэдгийг тэртээ тэр хүн болгон бүгдээрээ мэднэ. За өнөөдөр намын байранд насар хэмжээний урлагийн үзүүлбэр тоглолт болдог. За дээрэс нь аж ахуйн нэгж байгууллагуудтай түрээсэлж одоо үйл ажиллагаа явуулдаг. За эндээс олж байгаа орлогоо та нар юунд зарцуулдаг юм бэ гэж асуухад өөрөөр хэлбэл үйл ажиллагааны өдөр тутмын одоо зардал урсгал зардлаа санхүүжүүлээ таардаг гэсэн ийм одоо мэдээллийг өгж байсан бидэнд. Тэгэхээр энэ үднээс наваад үзэх юм бол яг санхүүжилтийн асуудлыг цэвэр ил тод нээлттэй болгох юм бол өмчлөлийн асуудлыг цаашд бас яах юм бэ? Ер нь нам өөрөө өмчтэй байх хэрэгтэй юм уу? Өмчтэй байх хэрэгтэй юм бол ямар өмчтэй байх хэрэгтэй юм?
ямар хэмжээнд байх ёстой гэдэг асуудлыг ч давхар зэрэг бол бас ярих юм шаардлага бий болж байна гэдэг зүйл эндээс тодорхой ойлгогдож байна. За ямар ч байсан энэ асуудал дээр өнөөдөр Монгол Ардын нам бол албан ёсоор гишүүнчлэлийн асуудал, өмчлөлийн асуудлыг бол хуучнаар нь явуулъя гэдэг ийм байр суурьтай байгаагаа албан ёсоор илэрхийлсэн байгаа. За энэ мэдээллийг одоо үзүүлье. Бид бол юуны өмнө бол энэ Монгол орны хувьд бол ер нь намын одоо гишүүнчлэлийн асуудал, намын өмчрөнгийн асуудал дээр бол өмнө нь одоо энэ 20 жилийн хугацаанд олон намын тогтолцоонд хүрэлцснээс хойш бий болсон тэр одоо хууль эрх зүйн орчныг бол үргэлжлүүлж одоо байлгах ёстой юм аа гэж үзэж байгаа. Тэгэхээр өнөөдөр улс төрийн намын энэ хуулинд өөрчлөлт оруулахын хамгийн гол цаад зорилго бол өнөөдөр улс төрийг эрүүлжүүлээ. За улс төр бизнес хоёрыг салгая гэдэг энэ гол санаа байх ёстой. Өнөөдөр бол улс төрч бизнесмен, улс төр бизнес хоёр бол үндсэндээ ихэр юм шиг ижилсэж аль нь аль гэдгийг таних аргагүй болтлоо бол үндсэндээ ижилссэн гэдэг нь бидний нүдэн дээр дэндүү ил тод байгаа. За дээрээс нь нэг зүйлийг хэлэхэд бол өнөөдөр улсын хурал дахь ардчилсан намын бүлгийн дарга парламентын одоо гаднах одоо жижиг улс төрийн намуудыг бол татан буулгаа гэдгийг мөнгө аястай яриаг хэлснээс болж одоо парламентын гаднах намуудад бол нэлээд ийм сөрөг юм яриа хандлага бол үүсэж бий болсон. Гэхдээ энэ дээрээс шууд парламентын гадна байгаа намуудыг татан буулгаж тараа гэхээсээ илүүтэйгээр өнөөдөр улс төрийн одоо сонгуул болдог. За улс төрийн сонгуул болоход өнөөдөр Монголд дээд шүүхэд бүртгэлтэй байгаа 22 нам байгаа. Энэ 22 намын дийлэнх нь улс төрийн сонгуульд намл учраас бол оролцдог. Гэхдээ өнөөдөр 801 хүний санал авахгүй байгаа. Нэг тойрог дээр 801 хүний санал авахгүй байгаа ийм нам бол байгаа. За нэг тойрог дээр ч биш. Түрүү андуурсан байна нэг тойрог дээр ч биш. Одоо бүх тойрог дээр тухайн намын одоо авсан саналыг нийлүүлээд аваад үзэхэд 801 хүний санал авахгүй байгаа юм улс төрийн намч өнөөдөр бол дэндүү олон байгаа. Улс төрийн нам байгуулахдаа 801 хүний гарын үсэг цуглуулад өөрөөр хэлбэл 801 хүн энэ одоо итгэл үнэмшлэрээ нэгдэж байна гэдэг үүднээсээ өнөөдөр дээд шүүхэд бүртгүүлж за улс төрийн намын одоо эрх авдаг ийм одоо хууль эрх зүйн орчин өнөөдөр үйлчилж байгаа. Тэгвэл сонгуул болоход тэр 801 хүн ядгана тэр намыг шууд татан болгодог ийм одоо хууль эрх зүйн орчныг бас шинээр бүрэлдүүлэхэд ч болохгүй гэх зүйлгүй гэсэн ийм зүйлийг судлаачид нэг бодлоос нь бас гаргаж ирж тавьж байгаа юм аа. За ямар ч байсан улс төрийн намын санхүүжилтийн асуудал, өмчрөнгийн асуудал, гишүүнчлэлийн асуудал бол сүүлийн үед бол хүчтэй яригдж эхэлж байна. За дунгуудахгүй улсын хурал дээр, парламент дээр одоо хуулийн төсөл нь бол маш тодорхой яригдаад эхэлнэ. За хамгийн цаад зорилго бол улс төр бизнес хоёрыг бол тодорхой салгах юм шаардлагатай. Өөрөөр хэлбэл улс төрч хүн өөрийнхөө нөлөөгөө ашиглаж бизнес хийдэг. За бизнесмен хүн мөнгөө намд хандивлаж за тэгснээр бол намд тодорхой одоо нөлөөллийг үзүүлж бизнестэй улс төрийг ашигладаг ийм одоо бие биендээ барьцаалагдсан, бие биендээ барьцаалсан, ижилсэн ийм нөхцөл байдлыг өнөөдөр хэрхэн яаж арилгах вэ гэдэг гол зорилгын одоо зангилаан дээр улс төрийн намын тухай хуулийн төслийг бол өнөөдөр парламент дээр ярьж эхлээд байна. За хэлэлцүүлгийн төвшөнд бид мэдээллийг та бүхэнд илүү дэлгэрэнгүй наривчилж бас өргөх болно. Ингээд анхаарал тавьсанд баярлалаа. Өнөөдрийн халуун сэдв энэ түрүү өндөрлж байна.